За гулзалтанд орж байгаа дамнаар авъя. Нэг үзүүр нь хөдөлгөөнгүй бэхлэгдсэн. Зоолт өгөх юм дамнаар авъя. За дамнуурыг ингээд зурчих юм. За бэхлэгээ байна гэж. За дамнуурын сул үзүүр дээр хүч хүлчилж байг. Дамнуур тэгшүүнцэх хөндлөө огтолтой байг. За хүч ингээд үйлчилгээ гэж. Дамнуурын хөндлөө огтлыг энд зуръя. За координатын систем авлаа. За ийм дамнуурыг энд X тэмлэг, Y тэмлэг авъя гэж. За бид энэ үед гулзалтын үед дамнуурт хөндлөн хүч гулзайлах момент үүснэ. Дамнуурын сул үзүүрээс тодорхой зайд нэг огтлол хийх. За Z зайд ч юм ингээд. Нэг гэсэн огтлол хийлээ гэж. За яг үүнтэй параллелаар DZ гэсэн зайд DZ гэсэн зайд 2 гэсэн огтлол хий. За энэ огтлын үед бас нэг юм элементар хэсгийг анхаарал үзье. За огтлол дээр хөндлөө огтлол дээр ингээд зурж болж байна. Ийм байдалтай. За энд хөндлөө огтлол дээр анхаарал үзэх юм бол A0 талбайтай юм шиг байна. За тэгэхээр өмнөх тайлбарууд дээр бид нар ер нь материалын эсрэг үүслийн нормал хүчтэй гэдэг гулзалтын үеийн нормал хүчтэй гэдэг ойлголтыг анхаарал үзэх юм бол энд нормал хүчтэй ийм байдалтай тархаж байгаа. Дээд хэсгээрээ суналтанд ороод за мөн хөндлөн хүчний үйлчлэлээр энд тангенциал хүчтэй үүснэ. Тангенциал хүчтэй ийм байдалтай үүснэ гэж. За энэ жижигхэн параллелепипед хэсгийг ялгаж зуръя. За үүний тулд энд тэгшүүнцэгтийн хэмжээг B гэж үзье. Суурийн хэмжээг B гэж үзье. B. За тэгвэл энэ элементар хэсгийг баг зэрэг томруулаад зурх юм бол ийм байдалтай зурж болж байна. Параллелепипед хэлбэртэй. Ингээд зурчилж байна. За тэгэхээр энд түрүүн тайлбар хийсэн ёсоор нэгдүгээр огтлол дээр үүсэх сигма 1 нормал хүчтэй байна. Хоёрдугаар огтлол дээр үүсэх сигма 2 нормал хүчтэй байна. За түүнээс гадна энд тангенциал хүчтэй энэ огтлол дээр тархнаа гэсэн тайлбар хийсэн. Мөн энэ доод суурийн хэсэг дээр мөн тангенциал хүчтэй тархна. Энд тангенциал хүчтэй. За нэг 5 гэвэл энэ 5 штрих байдаг ч юм уу. За биднийхээр энэ параллелепипедийн хэмжээсүүдийг энэ хэсгийг DZ урттай. За хөндлөн огтлолтын энэ хэмжээсийг B гэж тэмдэглэсэн байгаа. B гэдэг. За ингээд бид энэ дамнуураас энэ элементар хэсгийг ялгаа авч үзээд тэнцвэрийн нөхцөлийг нь анхаарал үзье. Тэнцвэрийн нөхцөлийг. За тэгэхээр бид жишээ нь энд сигма 1, сигма 2-ын дагуу Z тэнглэг авах юм бол Z тэнглэг дээр хүчнүүдийн проекц чи. Z тэнглэг дээр хүчнүүдийн проекц чи. За сигма 1 хүчлийг эерэг утгатай аваад D-гаар үржүүлэх юм бол хүч болно. Элементар хэсэг дээр хүч болно. A0 талбайгаар интегралчлал өөрөөр хэлбэл энэ талбайг бид A0 гэж түрүүн тайлбар хийсэн. За мөн 5-аас нэмэх тэмдэгтээ орж ирнэ. За биднийхээр бол энэ 5
хэмжээгээр эдийн чиглэлээр эсрэг хоёр хос хүчний хосдох хууль ёсоор ийм байдалтай бичигдэж байгаа. За тэгвэл BDZ гэсэн талбайгаар үржүүлээд хүч болгож болж байна. За дараагийн хэсэг дээр нь болохоор сигма 2 хүчтлээс хасах тэмдэгтэй гэвэл DA-г элементар хэсэг дээр хүчгээд A0-оор интегралчлах юм бол тэгтээ тэнцэнэ гэдэг. За ийм хэлбэртэй тэнцвэрийн нөхцөл бичиж болж байна. За өмнө нь нормал хүчтлийг тодорхойлохдоо сигма 1 гэвэл биднийхээр бол m1 моментыг огтлын инерци момент y зайгаар үржүүл тодорхойлно. Сигма 2 гэвэл m2 дугаар огтлолт ирэх моментыг огтлын инерци момент y зайгаар үржүүлж тодорхойлно гэж. За эдгээр утгуудыг анхаарад энэ тэнцвэрийн төгсгөлдөө орлуулъя. За эхлээд тэгвэл сигма 1 хүчтлээс ийм хэлбэртэй төгсгөл бичиж байгаа y зайг DA-гаар үржүүлээд A0-оор интегралчлаад. За нэмэх нь 5BDZ хасах нь m2 AX за интеграл A0 y зай DA тэгтэд эзүүг. За тэнцвэрийн төгсгөлийг ийм хэлбэртэй болголоо. За энд нэг огтлын геометри шинж чанар харагдаж байна. Y зайг DA-гаар үржүүлээд A0 элементар талбайгаар авсан нийт интегралыг SXO гэж тэмдэглэе. SXO гэдэг. За энэ болохоор хэрвээ эний зааг тэнглэг гэвэл зааг тэнглэг X тэнглэг зааг тэнглэг гэвэл энэ зааг тэнглэгтэй харьцангуйгаар бидний авсан элементар хэсгийн зураалагдсан талбайн зааг тэнглэгтэй харьцангуй статик момент байна гэсэн ойлголт байх. За түүнээс гадна энэ төгсгөлүүдийг анхаарч үзээд бид энд m2 моментоос m1 моментыг хасах юм бол элементар хэсгийн момент буюу элементар dm гэсэн момент бичигдэх нэ. За тэгэхээр бид гулзайлтын үед гулзайлах моментыг дамнуурын уртаар 1 удаа дифференциал авсан нь хөндлөн хүчний эрчимтэй тэнцүү гэсэн ойлголт бид мэднэ. За үүнийг анхаарад энэ төгсгөлээс 5 тангенциал хүчтэл буюу гулзайлтын үеийн тангенциал хүчлийг тодорхойлох юм бол ийм хэлбэртэй тодорхойлогдож байна. За би B-ийн зориуд BY гэж тэмдэглэлээ. Ийм байдалтай. За энэ гулзайлтын үеийн тангенциал хүчтэй тодорхойлох Журавскийн томьёо гэдэг. Журавскийн томьёо. За тэгэхээр BY гэж тэмдэглэсэн учир нь болохоор за бидний авсан тэгшинч тогтлын үед аж төвшөнд аваад үзсэн BY хэмжээ өөрчлөгдөхгүй. Гэтэл дугуй огтол байна. Дугуй тавар шивлэр гэх мэт огтлуудын үед энэ зааг тэнглэг тодорхойлж байгаа хэсгийн төвшин өөр үргэнтэй байх учраас энийг BY гэсэн байдлаар тодорхойлж ингэж бичлээ. За ингээд дамнуурын гулзайлтын үед нормал хүчтэйгээр тодорхойлохоос гадна тангенциал хүчтэйгээр Батөхийн тооцоо хийвэл Батөхийн нөхцөлийг ийм байдалтай очиж болж байна. За 5 зөвшөөрөлт хүчтлээс ихэхгүй байх хэрэгтэй энэ 5 гэж. За ийм байдалтай тангенциал хүчтэл тодорхойлж болж байна. За тэгэхээр ерөнхий тохиолдлууд жишээ нь дамнуур янз бүрийн огтолтой байж болно. Тэгшүнж, дугуй, замын дуу тавар шивлэр, төмөр замын ирээс төмөртэй адилхан 2Т хэлбэртэй байдаг ч юм уу. Ийм байдлаар байх тохиолдол тангенциал хүчтэл өөр байх жишээ.